Oo, karma гэмээр. Яахси? Hey, listen. Рум түрээ. Одоохоо. За юу ацхан guys. Karma геймер хүний өрөө ямар хэдэх юм бэ? Хэдүүлээ сонирхъя. Игээдээ 3 болох байлаа. Юу гэлээ? Тэрийг сандаж байна. За ерөнхийдөө бол оройн цагаар ингээд харахууд ингээд суудаг байгаа. Энэ шинээр LED авч тавьсан. Энэ яг гэхдээ зарим хүмүүс хараад энэ жоохон дэлгүүр мэлгүүр шиг хэтэр гэж магадгүй. Гэхдээ яг надад бол айгу гоё таалагдаад байгаа. Энэ ингээд миний жижигхэн вант улс байна да. Тэгээ энийг хаагаад нэгээ сайхан цойжилж байгаад хүүхдүүдэд оруулахгүй тэгээ тоглолдог байгаа. За тэгээд энэ дээгүүр бол Сая эгээс байсан. Яг хайртай TI 1000 тавьчихсан гэж 250 дөрүүд байж юм. Мэдээж За мэддэг дүр байна уу? Чат. Assassin's Creed. Assassin's Creed гэдэг тоглоомны Медуса. гол дүрүүд. За энд Баж байна. манай Alexius байна. Манай Edward Kenway байна. За эн чин манай нөгөө Хамгийн баруун талд байна мэдхгүй. Syndicate-ийн хоёр ихрийн ах нь Jacob байна тий. За манай Ezio de Auditore. За манай Connor байна. За энд манай Unity-гийн Arno гэдэг лөө. Arno. За энэ болохоор юуны ах шүү guys. Division гэх тоглоом байдаг. Сая гарсан байдаг байсан шүү аах те одоо ч байгаа л да. Division гэх тоглоомны limited edition. Түрүүжид Game of the Year Division байсан тест. Тэгээд тоглоом нь бол нэг тийм амар яваг үлдээхгүй. Гэхдээ яг хүмүүс тоглосон л доо. Гэхдээ надад жоохон мангар санагдаад. Толгойлол 1000 буудаад хаад ерөөсөө өгөхгүй амар баллаа ихгүй. Юу болчихно. За энэ бол миний түрүүжид чинь Division 31 л юу лээ? Expedition. Okay, my bad. Мань андуурсан. Хамгийн анхны авч ирсэн фигур байгаа. Энийг би 40,000 төгрөгөөр хаанаас авч илаа? Нэг газараас авч ирсэн. Амар олон жилийн өмнө. Тэгсэн чи Dota-гийн бас иймэрхүү фигурнууд юу байдаг шүү дээ. Бага багт гэж. Юу гэдэг. 2014 5 13 4 онд ч юм уу. Нөгөө Assassin's-ийн урталтай байдаг юунд байдаг гэсэн шүү дээ. Lof баха. Gamer-net лөө. Gamer-net нэг юм Juggernaut-ийн нэг юм ногоон катана байдаг шүү дээ. Immortal itemтай. Тэгээд бас өөр нэг хэдэн фигур нь аваад тэгмүүтэ Dota дотор item авдаг. Яг үндэ табо ашиглаж сурцсан чи энэ тест амар хямдхан юу л байсан бэлээ л. Фигур байсан бэлээ л. Тэгтээ яг хамгийн анхны коллекшн нэмэгдсэн фигурын тэгээ хөөлөгч гэсэн надад амар хөөрхөн санагдаад байдаг. За тэгээ нэг иймэрдүү юм хантай та нар ер нь бичлэгнийхээ ард үзчихсэн бол мэдж байгаа. За энд ингээд миний сонсох дуртай хамтлаг байгаад байна. Тэгээ юу ингэж харуулах уу? Тэгээ энэ онгой байдаг үстэй. Okay, Jerry. I like cigarette after sex. Yeah, subscribe now. Subscribe now. No, I'm a virgin with asthma гэд. За явсангүй. Okay. За тэгээд энэ хэсэг болохоор ерөнхийдөө уг нь хэрэгтэй юмнуудаа өөртөө амар ойрхон байлгах гээд энэ ханыг анх хийжсэн бохгүй. Тэгсэн чинь одоо ч нэг хэрэгтэй юм нь бал мал үзэн үзэхүүд нь яг энэ хаваар л бөөгнөрөл тэгэл бусдын нь бол яг жоохон бичлэгнийхээ ард жоохон эстетик болгох гэдэг ингэсгээд төрдөө тавьсан байгаа. Энэ дөр нөгөө тавьчтай гоё юмнуудаа нэмж аваад бас дүүрнэ гэж бодож байгаа. Би ч ерөн багасаа Yu-Gi-Oh тоглож өссөн хүүхэд. Яагаад энд нь болонгууд нэг нүхний зайтай энэ чи хоёр нүхний зайтай байгаа юм бол энэ Minecraft-ын creeper-ийг яагаад айлын шоп руу хүч ингэ тавьсан бол. Тэгээд энэ манай 3 бурхан байж байна. We have all 3 of the Egyptian god cards. Энийг уг манай нэг найз заяад өгөөрэй гэд өгсөн. Тэгээд заяатай би одоо 9 сараас хойш уулзаагүй байж байна. Энийг бас манай хохимол заяад өгөөрэй гэд гисэн. Overwatch. Тэгээд энийг бас одоо уулзааг болохоор өгч амжгүй заяа хурж иж энэ юмнуудаа авалтаа амар их юм аваад. За тэгээ бас ийм хөрх юм өгсөн. Тэгээ би энэ SK-ийн солиод
энэ дээр нь тавьсан байгаа. Тэгээ манай хохимол гэдэг Dota-гийн контент гэдэг манай залуу бас өөрөө ийм кейкап хийж зардгийн билээ шүү guys. За энэ ингээд миний ерөнхий сетап байна. Дэлгэцтэй, 2 дэлгэцтэй нэг My man using Lamzo. My man ч штэ. Би карван юм шиг үзэж байгаа үлдээ гэхдээ таалагдсан. дэлгэцтэй микрофоноо ингээд зооцсон. 2-3 контент их бол ийшээ хараад нэг ий чин эсвэл яг энэ ширээн дээр бас би кармаг өмнө харж байсан гэдэг төвшөө 92-ийн блог дээр байсан. Мөн үү? хийчдэг байгаа. Энэ кейборд болохоор манай дүүгээс ирсэн. Тэгээ энэ би яг ийм 60% та кейбордонд жоохон дасаж өгөхгүй л байна. Тэгээ стрим дек авсан. Стрим декнийхээ бас ий чидийг одоохондоо сайхтар гаргацсан юм бол бас алга. Тэгээ энэгээр болохоор миний ийм жоохон ийм багтахгүй байгаа юмнууд энэ дэр ингээд тавигддаг байгаа. Энэ жишээ нь би түрүү жил юунд Шанхай явж биш вэ? Шанхай явсныхаа дараа нөгөө Таиланд явж Dota 2-ын Бангкокийн тэмцээн үзсэн чинь Liquid-ийн юм give away өгч ирсэн юм подолх мод. Holy shit. Cop from Tabo man. Бангкокийн тэмцээн үзсэн чинь Liquid-ийн юм give away өгч ирсэн юм подолх модолхтой. Энийх нь торыг нь одоо ингээд That's not Queen of Pain, that's Mistress of Pain. дотор баахан кабел мэблийг ашиглаад тэгээд юмхнаар юм хийгээд байгаа штэ guys. За тэгээ ийшээ явъя guys. За ийшээ хамгийн түрүүнд энийг үзүүлье. Blue Eyed White Dragon. За энэ болохоор Энэ юу лээ? Энэ нэг бас 10 одтой Yu-Gi-Oh-гийн карт мөн үү? миний яг өчигдөрхөн коллекшн нэмэгдсэн юм фигур байгаа. Тэгээ энэ фигурыг болохоор Artfy гээд дөнгөж шинээр ингэж гарч ирж Энэ рид би үзсэн санаж байна. 3D принтерээр фигур хийдэг залуу надаа хийж өгсөн байгаа. Тэгээ энэ ингээд хамгийн гоё нартаа How much is that? I want that. Энэ арай гоё зурагтай, арай гоё чанартай зургийг авбал бүр амар л харагдах баг. амар деталь сайтай. Бүр ингээд энэ хил мөлийн харалтай юм будан мудаг. Тэгээ энэ юу ч яаж хийдэг вэ гэхээр процесс нь өөрөө хөвлээд тэрийг cure хийгээд за тэрийг ингээд зүлгээд те одоо энэ миний ингээд бүр деталь металл амар сайтай 100% гараараа өөрөө буддаг болохоор энэ будагны энэ чанар манар болсон. Үнэхээр тасархай. Тэг ер нь фигуруудыг чи ерөөсөө яаж одоо цуглуулдаг хүний хувьд яаж дүгнээд идэг вэ гэхээр нэгт деталийг харчиж байгаа тий. Тэг хоёрт будгийг хардаг аахгүй. Ер нь гараараа будсан тий ийм деталь сайтай байх тусмаа л ер нь энэ фигурийн чанар одоо quality амар сайн гэж би бол боддог. Тэгээд болохоор миний Yu-Gi-Oh-ийн коллекшн байна. Тэгээд Yu-Gi-Oh-д бол үнэхээр галзуу хайртай. За тэгээд дээшлэх юм бол энд манай Batman байна. Зүүдлэх нь юу вэ? Songbird ч BioShock Infinity гол дөрөв гэхээс илүү яг нэг гол туслах дөрүүдийн нэг байгаа. За тэгээд тэр арталт нь болохоор манай ахуг нь намайг Gundam өгсраараа гээд баг 4 жилийн өмнө өгсөн байна уу. Тэгээд одоо хүртэл өгсраагүй тэгээд жоохон sad. Тя хэдий. Компьютер дээр 500 level хүрсэн. 500 лөө. Окей. Авах болцлоо хангаад авч исэн байгаа. Энд чинь бодвол 19-20 оных байж таарч байгаа. Nice. Ямар ч үсэн энэтэй болох юм мөрөддөг байсан. Тэгээд мөрөдсөр хагаад санхүүгээр хичээлээд үрсэн ч Dota болчихсон. Сайд. Энээс хойш бол Dota-д бол тэгж мөнгө зархаа болсон гэж. Энэ бас айгуу сонирхолтой. Энийг би түрүү жил Бангкокт ийм тэмцээн үзээд 12 сарын 13-наас 15-ны хооронд явсан. Тэкэний нөгөө ингээд мөн үү? Хам мөн үү? Your Pet гэх тийм ESL-ны биш юм байна. Бангкок 2024 өгсөн. Ийм юмс дурсгал болгоод өөртөө авсан юм coin байна. Тэгээ ер нь бол янз янзын коллектив цуглал ер нь хобби төдөө. Ингээ нөгөө баруун арагшаач л баруун урагшаага хоёр гараа зэрэг дарангууд ингэдэг. Тэр чинь бэлдээ чад. За цааш мэдэхгүй л дээ. Тэгэл энэ өөр манай Johnny байна. Манай Lara ихч байна. Энэ бас миний Австралид бас сурж байхдаа авч исэн хамгийн анхны
фигуруудын нэг Batman энэ жоохон муудаад байгаа. Тэний коллекшн яг бүтнээрээ бол амар гоё идэг. Яг хамгийн дуртай хайртай дүр болох Batman авч исэн байгаа юм. Black and White харцаага. Энэ бол амар Batman. Ийм коллекшн байдаг. За энэ болохоор Little Nightmares 2-ын Collector's Edition байгаа. Энийг гэхдээ уг нь би найзаас аваад unbox хийчихэд that's not me. Одоо баг хитэн сар болж байгаа бүү мэд. Мөрчээд байгаа sorry bro. За энэгээр ингээд миний тоглоом дуугаа. Энэ тоглоомуудыг бол гэхдээ ерөөсөө тоглож моголж бол одоо энэ CD медиа уншдаг юм уу гэж байхгүй шүү дээ. Зүгээр ерөнхийдөө юм цуглуулгын маркаар. Mafia 2, Mafia 3, окей. Ийм стил бүкнүүд цуглуулах дуртай. Тэг нэг Mafia 3-ийнх байж байна. За тэгэл PC-ний тоглоомнууд, PlayStation-ы тоглоомууд мэтчлэн. За тэгээ та нар зүгээр сонирхуулъя гэх юм бол окей. Гэхдээ яг солонгослолтоо. Гэхдээ ерөнхийдөө бол Blood and Wine гэх expansion аахгүй юу. Тэгээ солонгос юутай байвал тэгээ яагаар redeem хийчихгүй дөө. Хамгийн гол үн цэнтэй зүйл энд байна. Gwent. Би ч The Witcher тоглоод Gwent-д нь бүр донтоод бүр өстө амар юм болсон. What is Gwent chat? Тэг намайг Witcher 3-ыг дуртай гэдэг манай найз мэддэг болохоор манай сүлтэй гэд найз маань төрсөн өдрөөр бэлгэлж исэн байгаа. Тэг ер нь Witcher 3-ыг чинь тэгэл тоглоод явж байхдаа хамгийн их донтдог мини гейм нь угаасаа яалтчгүй Gwent л дээ. Яалтчгүй Gwent. Тоглоом доторх мини гейм юм шиг байна та. Би уг нь их pop айхтар цуглуулдаг. Яг уу. Yeah, that's nice. Хөрхөн дуртай дөрүүдээ бол цуглуулцдаг. Энэ машины шид юм шүү. Мэдээж миний хамгийн дуртай дөрүүдийн нэг бол ялтчгүй Thanos. Thanos was right. Тэгээ Thanos-ийн зүв байсан. Pop-уудаа харуулах юм бол Facts. ингээ манай шээ. Энэ бол вилнүүд л гоё шат. Байна. Тэгээ манай нөгөө хоёр co-op-ийн хоёр протагонистод ер нь шааддаг штэ. Robot-ийн нэг нь байж юм. Тэгээ Shelly-ийн уг нь хажуудаа companion cube гэдэг нөгөө Sean нөгөө cube нь байдаг байсан чинь манай гэрээс алга болсон билээ. За тэгээ нөгөө бас үзэгчийн манай пүүжигийн өгсөн Diablo 2-ын диск байна. Бүр 1900 хэдэн оных юм битээ. Үнэхээр дээр үе. Одоо л ингээ харахаар л ностальжик. Тэгээ хамгийн хэцүү нь ингээд бүр бүгд салаад унцаад бараг л музей тавихаар болцсон ид байна те. Чи бараг 20 хэдэн жилийн өмнөх юм диск байж байна. За энэ Garo юм уу? Garo би өрөвддөг тэр Garo ч гэсэн ер нь бол тэгэл бүгд нийлээ зоддсон шүү дээ. Тэр мөр бол тэгээ CS2-ын төгсөл мөсөл бол let us speak. Төрүүжл бас Таиландд явжсэн чинь Intel-ийн бүтэн доош харшаагаад орж байгаад баран гаргаж авч ирсэн. Тэгэл харилцуулах юм бол зөндөө юм байна дөө. Энэ Coca-Cola молог юм жижиг сачиг ирэхдээ ирэхгүй юм шиг юмнууд. Олон за энэ өөр ингээд миний яг дуртай Blu-ray кинонод байгаа. Тэг ерөнхийдөө нэг тийм амар олон Blu-ray цуглуулъя гэж юусоо ботоогүй. Тэг яг өөрийнхөө дуртай кинонуудаар ерөнхийдөө ихний ээлжин цуглуулж эхлэе гэж ботсон. Batman, The Killing Joke, Return of the Caped Crusaders, Inception, The Inception үзсэн, Goodfellas үзсэн, Blade Runner үзсэн. Blade Runner үзсэн баха би буруусан. Logan үзсэн, Shining дундаас нь дөрөвсөн байна айгаад бэлдсэн. Pulp Fiction, Kill Bill, Joker үзсэн, Dark Knight Rises үзсэн. Энэ дундаас хамгийн сонирхолтой нэг юм бол The Batman Trilogy болон The Godfather Trilogy үзсэн. Godfather их. Энийг харах юм бол яг ном шиг. Энэ хүрэгчний наалт энийг нодон хүртэл наагаагүй энэ баг надад 5 6 жил болж байна. Тэгээ энэ дотроо баах юм autocrat энтертэй. За тэгээ нэг асуулт хариултын хуудснуудтай энэ одоо юу юм арталтай юм хүмүүсийнх нь quote-уудтай тэгээ урталтай өөрсдийнх нь зурагтай мэдээж Godfather-ийн бүх ангиуд нь Blu-ray дээр байж байгаа. Эзэж уншуулж үзээгүй л дээ. Угаасаа үцгээд болох юм бол зүгээр юунаас интернетээс ороо үзчихдэг гэж байна. Интернетээс шаачсан. Энэ дээгүр
Гэх юм бол за энд миний нөгөө хуйлаг Нарутогийн фигурүүд байна. Гэхдээ хуйлагч гэсэн амар гоё хөөрхөн. Яг нөгөө хамгийн iconic үеүүдийнх нь нэг хэсгийг ингэж гаргасан юу гэсэн болохоор айгүй авцсан. ずっと愛している。 За тэгэл Мяти онгоц байна. Хүннүү эрийн онгоц байна. Хүннүү эрийг болохоор channel үздэг залуу надаа бүр гэрт хүргэж өгсөн айгүй хөөрхөн. Энийг болохоор англиас захиж авч исэн. Австрал сурдаг багтаа. Hi there. My name is Wade, but my frenemies call me Dead. Oh my God, where's my body? What Being is my Hammer. body, you monster? If you lick Iceman, does he taste like a popsicle? Discuss. Манай хүүхдүүд энийг харахаараа бүр өнгөлцгөн авардаг. Гэтэ уусаа ойлгомжтой хурцтай. Бүхэл нэг ярьцгаа нэг хэмжээтэй юм толгой ороод гарч. Тэгээ энд дандаа жоох улс төр юм металл Norse mythology, Art of War, Sun Tzu, Book of Five Rings. Тэгээ мэдгүй юм байна. Communist Manifesto, Beating гэдэг юм бэ гэнэ мэдгүй юм байна. интертэй холбоотой номнууд юу сургаал мургаалууд байгаа. Тэгээ гайхчиж магадгүй. Би болохоор өөрөө нэг улс төр судлаач юм багхгүй. Тэгэхээр угаасаа тиймэрдөө ном уншин хамгийн сүүлийн үеийн хамгийн гоё юм цуглуулга гэх юм бол энэ байна да. Google AdSense маань нэгдсэн байгаа гэж байна те. Манай Google AdSense аац шүү дээ. Тэгээ YouTube хийж эхлээд тэгээд Google AdSense маань нэгдсэн, мэйл ирсэн. Тэгэл иймэрдүү юмнууд бас зөндөө байна. Бас нөгөө Шанхайд нөгөө major түрүүжлийн major үзэж Постэр цуглуулсан. Модуль авсан ч дагалдуулж өгсөн баха. За тэгэл доошлох юм бол энд ингээд өчнөө юмнууд байна. Энд одоо жишээ нь Star Trek-ийн 50 жилийн ийм арт лист гэх юм. Ер нь иймэрдүү ном цуглуулах аюу дуртай. Ер нь ном унших аюу дуртай хөлт байсан. Иймэрдүү гой ном цуглуулах бол аюу дуртай. Хэн блэ? Dave Quinn. Манай Star Trek мэдгүй л дээ. Гэхдээ мэн зүгээр юу л үзсэн. Big Bang Theory үзээд жоохон багтаад болсон. Гэтэ яг эний түүхийг ярьж өгөө. Thank you. Гой түүхтэй. Би нэг охинд бэлгэлжсэн бохоггүй юу. Ихнэрээс өвгөн гэж явсан. Тэг нөгөө Oh my god. That's nerdest shit I have ever heard, man. Охинд Star Trek-ийн artbook үгүйшээс. Тэгээд хэзээ ч фандашнд орохгүй сте. охиндөө өгч авчаагүй байсаар надаа үлдчихсэн гэж. Тийм. За энэ бас энэ болохгүй ном байна. За тэгэл ийшээгээ ингээд өчнөө номнууд байгаа. Follow, Elder Scrolls. Тэлч компани. Мэн хамгийн сүүлд нэрээ сонссон аудиобук нь бүтээлч хийсэн байна. Дуусаагүй л галтаа. Өдөр бол дандаа мэдгүй нүнүүд байна өө. Тэг. За тэгээд энэ юу гэж байгаа юм? За өстө унш чаддгүй. Хүлээлгийн. Хүлээлгийн өрөө юм байна шүү дээ. өөр өшөө номнууд гэх юм бол за энэ миний хамгийн анх манай аав авч өгч ирсэн юм ном байна. Тэр ерөнхийдөө нэг юм орс хэлэн дээр энэ хэд гэж 2005 онд гэж. Онц сураарай ааваас нь гинэ. За тэгэл энд ингээд тоглоомны гайдбукнууд байна. Far Cry их байна. Тэ чинь Far Cry их байна. Тоглоом дээр яах ёстой, их ёстой бүх юм чи заавар бол мэдээж энэ гайдбук дээр бол байдаг. За энэ тоглоомыг та бүхэн бас мэдж байгаа бох те Darksiders 3. Ерөнхийдөө 3 дугаар анги нь бол амар хэцүү болсон шүү дээ яг Dark Souls тоглоомууд шиг. За тэгээ энэ бас гайдбук байна. Ер нь ийм хатуу авцтай номнуудад айгуу дуртай. Тэгээ ялангуяа ийм гоё зураг хөргөмөрхтэй ховрдуу номнуудад л айгуу дэжгүй дуртай. За сонирхолтой санагдчих магадгүй энэ болохоор Elder Scrolls-ийн official cookbook байна. Хоолны жортой яг тоглоомныхаа эстетикээр хийдэг хоолнуудтай одоо cinnamon roll мол энэ гэлээд шүү дээ. That's nice. Дээр байсан хоолыг заадаг. Yes. Тийм. Тоглоом дээр гардаг хоолнуудыг чамд ингээд бодит амьдрал дээр ерөнхийдөө ингэж хийшүү гэдэг зааварчилгаа өгч байгаа гэсэн. That's the audiobook. Skyrim-ийн арт Нэг тоглоом гаргаад тэрийг тойруулаад universe бүтээгээ universe-ийнхаа байж болох бүх төрлөөр нь мөнгө саах. Тэ хамгийн цэвэрхэн хамгийн гоёор мөнгө саах арга байна шүү дээ. түмэн бол нэг иймэрдүү хоол иддэг байсан гэсэн. За энэ болохоор бас яг адилхан World Dwellers Fallout ч мөн бэстэй.
Энэ лүү? Энэ штэ. Special cookbook гэ Fallout-ийн ертөнцид ирэх хоолны жороод байгаа. За тэгэл яг Nuka-Cola яаж хийх үү гээл те. Яг тэр юуныхаа эстетикээр байгаа шүү дээ. Чи одоо газар дээр амьддаг хүмүүс. No, yes. Нөгөө тэгтээ стил тэгэл хийж байгаа шүү дээ. Ерөнхийдөө нөгөө тоглоомд айгуу дуртай хайртай байх юм бол яг иймэрдүү цуглуулга те ийм limited edition номнууд авахаар бас ийм тоглоомоор өөрийгөө ингээ immersive хийгээд бүр өөрийгөө ингээ хүрээлүүлж байгаа л гэсэн утгатай байна. Тэ энэ бас айгуу сонирхолтой байна. Яг дэлхийн 3 дугаар дайны дараа л энэ ном бүр шахах Тэгээд хүзрийн тоглоом байдаг. Blizzard хийжсэн. Одоо ч гэсэн байгаа л да. Гэхдээ Монгол тоглодог хүн бас нэг амар фейлцэн л дээ. их олон бол байха болцсон баха. Гэхдээ ерөнхийдөө та нар Би энэ тоглоомыг бас тоглож ирсэн шүү дээ. Би худалдаж авч ирсэн баха. Тэгээ юу карт гейм тоглоод байгаа юм биш нөхсөө. чиж бол магадгүй. Яг Тухайн үед амар том байсан ба 2016 мургаа он шүү дээ. 2017 онд. Hearthstone-ы эстетиктэй хоолнууд яаж хийх талаар заавар зөвлөх хөг. Одоо энэ хоолнуудыг хийгээд бүр өөр хоолны хвшлэг хийдэг байх. Яршиг те. Тий. Энэ тоглоомуудаа жоох ярьж сурчилж байгаа. Яг тэр тоглоомтой холбоотой хоолны хвшлэг гэдэг тоогочлоод авахгүй те. Бинжи үед бай биш тиймэрхүү юм хийдэж шүү дээ. Аниме яваалаа. Одоо манай тоолт Publisher орж ирж байна те. George Orwell 1984 Hobbit энэ юу юм бол Minecraft Combat Handbook энэ яг юу энэ хогт мэдгүй юм даа BioShock байна. 1984 орж ирж байна. Alchemist орж ирж байна. За тэг би чинь бол ер нь бол бүгжний эзний бас улаан ногоо фэн байгаа. Гэхдээ яг фэнүүдийнх нь хажууд бол бас өөрийгөө фэн гэж хэлэхэд бол жоох учир дутагдaltaй байж магадгүй. За энэ миний ер нь сонирхуулъя гэсэн номнуудаас бас сонирхолтой байж магадгүй. BioShock-ийн Rapture гэдэг ерөнхийдөө нөгөө тоглоом болохоос өмнөх үйл явдлуудыг харуулсан prequel гэлчихэд болох баг болох байх. Миний баг анх удаага гадаадаас захиж авчруулж исэн ном баг. Энийг би баг 10 жилд байхдаа л захиж авчруулжсэн баг та. Тэний өнөр бол үнэхээр гоё нэртэй ёо. За тэгэл Dune 2, Minecraft-ийн handbook мөг гэл хэсэж идэв. Oh my god. Би бүр ингээ хажуудлаас ингэж нэг хараад ойлгохгүй. Ингэж нэг ойлгохгүй. Тэгсэн чинь ингээ DUNE байсан юм шүү дээ. 1 2 Minecraft-ийн handbook мөг гэл хэсэж идэв юм байна. Энд манай хоёр хүүхдээ. За тэгэл доошлох юм бол энд бүр Библи сайн айх юм бол цаагаар нь Коран ч хийж магадгүй. За тэгээ Коран байж магадгүй дээ. Мэн Коран уншия гэж бодчих юм. Маш олон жил болж байгаа бүр мартчих. Тэгээ үлээ уншд юм байна уу? Нэлээ уншдаг юм. Ер нь Коран уншсан байна гэж ер нь бол нэлээ л уншдаг их л та. Мэн нэлээ уншдаг болоогүй байхгүй юу? Болж чадаагүй. Тэгээ дундаас нь номноос олдсон. За энэ Эдгар Аллан По-ийн бүх юу мөг би бас энийг бас Америкаас захиж авчиж ирсэн анхны номнуудын нэг байгаа. Тэгээ энд бол ерөнхийдөө дандаа random номнууд байгаа гэсэн. Тэгээ Нельсон Мандела зэндэлээ энэ тэгээд тиймэрдүү. Энэ айгүй сонирхолтой ширээ. Энэ ширээ болохоор манай бүр надаас бараг дээшээ 4 дээшээгээ хүмүүсээс надад өвлж ирэх ширээ байхгүй. Тэгээ яг хав дээр нь зүгээр нөгөө ийм юу тавьцээ. Шатрын өлөг тавьцээ. Яа, угаасаа шатрын өлөгтэй юм болоо гэдэг пог чамшаагаадсэн чи зүгээр л ширээсэн. Тэгээ энийг хідүүлээ бас сонирхоод үзье те. За энд миний ингээд утаснууд үйж байна. Би одоо утаснуудаа ингээ хадгалаад. Тэгээ ер нь баг нэмэр байна өдөө те. Тэгээ энийг чи ер нь хүн авах юм уу? За тэгээ энд Samsung A хідүүлээ 51 үлээ 41 үлээ мэдгүй. За энэ болохоор Samsung Galaxy S3 тухайн үедээ бол бас луугар утас байлаа шүү дээ бас. Энэ утас талах мөрөддөг байсан. Энийг авахын тулд S2 бас good. мөрөддөг утаснууд. S3 бол бүр next level шилээс шүү дээ. Байлаа. Тэгэхэд одоо энэ ингээд хинт чиргүй. Манай ээж S3 байсан. Ер нь миний барьж ирсэн утаснуудаас хамгийн таалагдсан утаснуудын нэг бол Pixel байсан. Энэ болохоор Pixel 5. Тэгээ би ер нь Pixel дахиж барих боломж олдох юм бол дахиад Pixel барина гэж боддог. 4 жилийн Pixel таймерс мундаг шаасан шүү дээ. Тэгээ ерөнхийдөө энэ Pixel маань Монголд батарейн сольдог батарейтай тийм нэгч газар байгаагүй. Тэгээд ерөнхийдөө нойрс болсон. За энэ болохоор дандаа random юмнууд байгаа. Мангар болон тоглоомны мангар болон янз юмнууд байгаа. Одоо энэ Battle Chest энэний хайрцаг савнууд айц бүү мэд. Одоо энэ чинь бүгд тустай хайрцаг дуусдаг байхгүй юу? Diablo-гийн юмнууд бүгд ингээ холилдсон. Battle Chest гэдэг юмд хайрцаг дотор цуг ирдэг.
авч үзчихсэн хүмүүс нь бол мэтгэл баг. Тэгээ баах юм дагалдаж ирдэг. Уг нь бол хуучин цагт бол ингээд тоглоом авангууд хамтдаа ийм гоё постернууд аягүй хэрдэг байсан. Яа. Гоостэй. За тэгээ энэ болохоор гэлийм тоглоомнууд байж гин. За энийг бас нэг стилбук байна. Division 2. Энэ бас DivX Mankind Divided-ийн стилбук байна. Энэ pop aim random pop явж байна те. Гэтэ би хизээ би ер нь бол үзэнээс single player тоглоом хөгшрөгөр ах уу. Ер нь бол энэ ranked game руу нэг орцсон бол угаасаа single player тоглоом авч чадахгүй шүү дээ. Тэгээ single player game руу орчвол ranked game тоглож чадахгүй. Ус манай нөгөө пүүжэ маань өгч ирсэн. Тэгээ задлж тавихаас жоохон хайраа санагдаад одоо хүртэл байлгаад байгаа. За тэгээ энд Star Wars-ийн ийм Force Awakens-ийн цоврал номноо. Одсгүй тараад яачмар дурга. Тий, өөр нь житаас юм лээс. Star Wars-ийн фэн гэж хэлэхээр бас болох юм шиг, болохгүй юм шиг л байгаа даа. Тэгээ яг Star Wars-ийн фэнүүдтэй нэрх юм бол би тэгээ нам чимээгүй суудаг байгаа. Тэгээ энэ болохоор Metro 2033 гээд алдартай зохиол өгдөө шүү дээ. За тэгээ энэ зохиолоос сэтүүлж Metro гэдэг. Тэгээ би нэг ахлахаа ингэж илүү нэг Kindle-тэй болж исэн юм аа. Тэгээд тухайн үеч нөгөө milik.com баахан нөгөө блогууд өгдөг гэсэн. Блогноос баахан e-book болгаагаар шааж уншиж исэн юм байна. Тэгээ надад байсан номнууд яасан юм бол ээж авцсан юм баг та. Одоо надад бүр ингэ би юу нийшигээ ном тавьж болох юм биш те. Алдартай цуврал тоглоом. Тэгээ яалч ингээд бүх юм дижитал болоод сүүлдээгээр ингээд яалч ном аваад би авсан номнууд уншаагүй шааж байгаа байхгүй юу. Тэгээ зөв e-book руу ороо шатсан. Гарсан байдаг. Тэгээ би энийг найзаасаа бас аваад метротой холбоотой контент хийчээд буцаагаад өгнөө гэд одоо сайхан автсан. Номын болгоод шүү дээ. Sorry bro. Диж байгаа өгнөө гэж. За энэ бол бас нэг сонирхолтой. Би Crisis 2 байт юм уу? $7 авчихсан. Тэгээ болохоор Crisis 2 гэх тоглоом байдаг тийм ээ. Crisis нэрээ бүр сургаггүй боллоо шүү те. Уг нь одоо тэгэл бүх юмний ноён оргил тоглоомчтой уг нь Crisis л байлаа шүү дээ. Зураглалын хувьд wow guys. That's it. За тэгэл Star Wars-ийн puzzle байна. Энд Saints Row 3-ийн чихвч байна. Тэгээ энэ чихвч баг хизээч энэ уут дотроос гарч ирэхгүй бах уу. Тэгээ уусаа ажиллахаа болцсон байлгүй дээ. PlayStation 3-ийн. Угаас PlayStation 3 нь байхгүй юм чи нэг задлаа. Тэгээ. За би ярин сая нэг юм цүнх авсан. Энэ цүнх надад бүр амар таалагдчихж байгаа. Тэгээ ингээд артталт нь ингээ хийчих болдог. Ингээ барьчин. Тэгээ ерөнхийдөө л нөгөө travel цүнх байхгүй юу. Тэгээ дотроо ингээд ийм гоё амар гоё мэдрэмж тийм. Дотроо ингээ ноутбук авчиж байгаа. Оо бас нэг PS Vita Meta хаяас тоглох гэж оролдоноо. За тэгээ мэдээж тэмдэглэлийн дэвтэр бал мал байгаа. Тэгээ мэдээж миний байн ашигладаг конвертер байгаа. Энэ конвертер бүр супер заяа бүр. Би ч нөгөө дандаа нөгөө файл майл хуулдаг болохоор энэ дээр ингээ Type-C-тэй, за энэ дээр ингээ SD card орж байгаа. Тэгээ HDMI-тэй presentation дээр тавихад айгүй надад бол амар хэрэг болдог. Нэг ийм зүнх байна. Энэ бүр үнэхээр сакс зүнх байгаа. Энэ зүнхийг болохоор би нөгөө Cases Game гээд сайтаас авсан. Тэгээ дан ганц кейс зарт юм болов гэсэн чинь бас загалдах хэрэгслүүд. That's it. Okay. Тийм бил шүү. Тэгээ инээр энэний Crisis 2 дуусаж байсан сүүлд remastered гарсан санагдаж байна. Тэгэхээр би одоо Crisis 3 тоглож үзэх гэж миний компьютерт дийлээгүй л хальтаа. Хойд угаасаа Pentium 4-тэй Pentium D-тэй байлуу. Тэрэн дээр л суудгүй л байсан. Тэгээ дараа би dual core-тэй болоод тэгээ GT 720-тэй байхдаа бас нэг амар л олон удаа би нэг Crisis 3 торрентоор татаж компьютераа вирусдүүлж ирсэн. Варец зэг юм лөө. Варец мөн баха. 40-50 part мартаагаан татаал биз. Хэдийн шүүн татаал. Тэгээ миний ком даадгүйсэн байхгүй. Тэгээ сууж ангууд крашлаа шагаа. Инсталлер нь крашлаа шагаад. Тэгээ тухайн үед түүхт крака оруулж мэдэхгүй. Крака татгаа баахан вирус татна. Тэгээ нэг хүүхд төрхийн надаас юм компьютерт бас юм тоглоом хаанаас үлгүү татах вэ гэж би хариу бичээгөө. Ер нь бичиж өгнө. Тоглоом яаж хулгаагаар татах вэ гэдэг. Нийчсэн тэгэл тоглоом хулгаагаар татдаг л хүүхд. Тэгээ хүүхдүүд өөрсдөө сурна л та. Тэгэл юу н вирус бишээ тэгэл татаал. Тэгээ комо вирустэй босныхаа ачаар комо форматл сурж байгаа юм сурна. Тэгэл комо форматл сурах гэж биш та. Комо ажиллагаагүй болохоол ээж загнуулаад ээж тэгэл ланд руу авчиж өгвөл үеэл ахыг загнаал. Үеэл ах нь нах цахыг загнаал. Тэгэл манай ах ялан дунаал ком ланд руу барайл автобустай.
Хамгийн гоё сонирхолтой юм нь цүнхээ авлаа. Аялын зүгэн дээрээ өөрөө Game 3 RB based үгүй. Ер нь бол тэгэл зөв төрөнтэй л татсурах хэрэгтэй байхгүй. Тэгээ ер нь character юм татаад хаана шиг алдах юм байхгүй л. Одоо маань character юм татвал YouTube байхгүй шүү дээ. Одоо маань character юм татвал тэгээд нөгөө Myo шиг шааштай. Myoгийн editor нөгөө character юм татаад тэгээ Myoгийн 3 хаягийн дээр нь Bitcoin-ийн live яваа шатчаач. цүнхийг тачилээ. Ингээ явлаа. Түлхүүр мөлхөөрөө бас жануулаад энэ тийм даваа яваад байхгүй. Ингээ тавьчин. Одоо бол character тавьчихлуулна л доо. Тэгтээ би хөтлөхөр ийцсэн. Амар угаадах. Би нөгөө найздаа өгсөн л дөө. Энэ Cyberpunk-ийн Collector Edition-ыг гэхдээ ерөөсөө хурч ирч авахгүй гадгаа. За ингээд дотроо ямарсан тоглоомтой девелоперуудынх нь гарын үсгтэй ийм посткартууд байгаа, стикернүүд байгаа. Энэ нөгөө Viper-тэй юм уу? Дахиад посткарт явуулчихна. World Compendium гэдэг. За энэ Collector's Edition-ы хамгийн нандин зүйл нь юу вэ гэхээр art book нь байгаа, guys. Тэг ер нь бол хэлсэн шүү дээ. Art book цуглуулах дуртай. Ой мэн art book. За манай Rogue. За ер нь анзаарсан бол манай Artbook-аас гаргаж байгаа нь гоё юм байна л да. Энд чи одоо нөгөө цааталт нь дизайнерууд янз янзын модельуудыг хийсэн хүмүүсийн ажлыг үнэлдэг бас энэ artbook цуглуулдаг хүмүүс байгаа. Тэнгүү тэр дэрт нь зорсон те. Хоёр талдаа win. Бид нар бол ингээд тоглоомгууд тэгэл те яг үндэ пост кредит уншихгүй шүү дээ барыг. Тэгэл нэг тоглоом тоглоод өнгөрчдөг. Тэгээд энийг хин хийснийг ингээд баримтжуул үлдээж байгаа. Тэгээд тэрийг нь харж appreciate хийж байгаа хүмүүс байгаа. Тэр хоёрыг холбож өгч байгаа. гэрээр дүүрэн Cyberpunk. Тэгээ байна artbook авахгүй л халтай эзэж. Тэгээ энийг ингээ харах юм бол Johnny Silverhand маань байж байна. Энийг ингээ харах юм бол манай эрэгтэй V маань байж байна. Тэгээд тэр цаашаа харах юм бол бас нэг жижигхэн Johnny Silverhand байгаа гэх мэтчлэн. Ер нь Cyberpunk төрлийн стилэнд бол маш дуртай, маш хайртай. За тэгээд Cyberpunk 2077. За би одоо ерөөхдөө пианц сонсох бас айгүй дуртай. Ихэнх пианцнуудаа бол баг зарцсан гэх юм уу. Анх болохоор баг дуртай амтлаг болгоных бол пензэг яваадсэн чинь ер нь ийм пензэн дээр чи ингэж хамаагүй орилж хашгирсан дуу сонсох чинь ер нь дими юм бил. Өмнө вирусээс ер нь яаж мэдтий? Үнэрлэн штт. Мэн одоо өөр ямар ч тайлбар. Лээ штт. Тэрний оронд чи нөгөө дандаа гоё жаз хөгжмөнүүд сонсуулсан айгу гоё бит юм бэлээ шүү guys. Тэгээ би та нарт бүр хамгийн сонирхолтой юм үзвэл. Яг ингээ болдог крак те эсвэл яг вирусны крак хоёр те яг үнэрлэн штэ. Одоо та нар ийшээ ороод яг аль нь даунлоуд ориг даунлоуд ингээд тэгэл угаасаа крактай сайт руу оронгууд ингээд өөдөөс чи 10 даунлоуд нав гарч ирнэ. Аль нь ориг үү? Тэгээ дээр нь дарангууд хүчээр реклам руу шилжин тэнгууд 8 хурдан та баг гаргана. Тэгэхгүй бол тэгээ бас шалгуулна. Аль нь ориг харагдаж байна. This one looks legit. This one looks 50-50. Тэгээ ер нь бол яг ориг нь бол ингээд дээр нь курсороо аваачингууд линк нь харагдана. Яг ингээд харагдана. Тэгвэл яг ингээд текстээр бичсэн доогоороо зураастай ч юм уу те. Яг үнэрлэгдэн бойс. Бол legendary computer times тэгвэл. Зогоон бойл арай чаасан төлөө нөө. Хуучин бол нэг ийм сэтгүүлүүд гардаг. Ерөнхийдөө ингээд цаарал цагаанууд нь ер нь бол хамаагүй шанс өндөртэй. Үгүйсэн. Одоо тэгээ шууд pop up гарч ингууд аймал хурдан control W га дарна. Тэгвэл писта pop up шалаа бүүм баруудад бууланд одоо энэ download-с дээр нэг юм ороод ирнэ писта энэ ч. Тэр ингээд амжиж cancelдэж cancelтэн те. Эвгүй штэ бас. Яг ингээд зэрлэг байгальд өссөн хүмүүс чинь те. Зэрлэг байгальд яаж ангаа олж идэх үү гэдэг мэдэх байхгүй юу? ерөөсөө ийм сэтгүүл бол огт байхгүй. Тийм Game World ус гэж гардаг байсан. За энэ бол үнэхээр солиотой. Одоо ингээ харахаар бол энэ бол баг ийм түүхийн баримт хүчиг байдаг баг. That's crazy. Маш энэ сэтгүүл мэтгүүдээ чи ингээд авахгүй штэ биста. Энэ сэтгүүл мэтгүүдээ чи ингээд авахгүй зүгээр ингээд дэлгүүрт харангуйтаа уншаа шаачна уу. Одоо үедээс бол зураг мургийн дараа шаач штэ. гоё. Ингиж сэтгэл гаргаж хийж хөвлөж гаргадаг, худалдаа гаргадаг байсан. Oh my god, that's crazy. За хардаа. Энэ цагаас чинь Yu-Gi-Oh! Амьдралдаа нэг л удаа авчихсан баг энэ сэтгүүлийг. Уралж байгаа байхгүй. Яг тухайн үед сансар кабель телевизээр Yu-Gi-Oh! Гардаг байсан. Энэ худалдаа гардаг байсан. За манай пассаж ачлал их дэлгүүр те одоо өөр бусад захуудаар гой хулих юуг зардаг байсан. Тэрний ач. Мань Yu-Gi-Oh-гийн карт бол амьдралдаа нэг л удаа олж авсан. Тэгээ байрныхаа бүх хүүхдүүдийн иш болсон. 700 болон зүг төлжилээш манай үеэлтэй. Яг би бүр яг хамгийн анхны Yu-Gi-Oh-гийн картыг бүр санаж байгаа байхгүй. 250-аар төгрөгтэй гараад 230-аар талах аваад хариултанд нь нэг Yu-Gi-Oh-гийн карт аваад тэгэл манай үеэлийн ээж зодуулаад бид хоёр. Тэгэл тэрингээрээ бид хоёр ингээ 700хан гişааж нөө. Йоо 700-ыг гişаацсан байна. Тэгээ тэр Yu-Gi-Oh-гийн картыг
Та ингээд нугалж байгаа чиддэг тэр стандарт бол үнэн дургу. Яг бид нар бол нисгдэг байсан. Юу тарьт болсон байдаг юм аа. Йоо энэ харалтай. Тэгээ эн чинь ингээд дотроо юм CD медит ирдэг байсан. Тэгээ дотроо одоо ингээд бодоод тахаар баахан кракта тоглоом эрэхтэргүй баахан программууд суулгаж моолгоцсон. Тэгээ эн чинь ихтэй хөөх ингээд тоглоомын гайд мэд одоо жишээ нь Tekken 5-ын гайд. Яагаад чи миний King-руу би мэдээд ах юм. Tekken-ийн King-руу. Тэгээ эн чинь ихтэй хөөх ингээд тоглоомын гайд мэд одоо жишээ нь Tekken 5-ын гайд үү. Йоо яаж чи мэдгүй манайх нэг PlayStation дээр болж исэн маа. Хуучин PlayStation авлуудаа 45,000-аар. Тэгээд нөгөө хөлх CD уншдаг болохгүй чип суулгуулж исэн. Тэгээ манай ээж навд дээр нэг 3 4 тоглоом авч өгöd гэж тоглоом авч өгөөгүй л дээ. Тэгээ нэг Tekken 5-ыг ста ингээд бүр шааж өгдөг байлаа шүү дээ. Муша Elder Scrolls Oblivion 2005 оны гайхалтай тоглоом. За та нар хихаач мэдхүү. Дуйноо хихаач аа. Нэрээ. Мэдхгүй л таа байсан. Тэгэл тухайн үедээ бас Resident Evil 4 мөрөв гаргал те. Бас шаагуулж явж исэн. Яа, Steve гоё шаадаг шүү дээ бас. Писта. Ada Wong. Leon S. Kennedy. Baby. Нөгөө нэг Silent Hill-ийн юм шиг байна. Тий ерөнхийдөө төстэй хоёулаа нөгөө Японд Гэтэ Steve жоохон сугал байсан л та. девелоперууд хийсэн болохоор эстетикийн хувьд хоорондоо ерөнхийдөө төстэй. Гэтэ мундаг тоглолтын хүмүүс Steve-ийг арай abuse шатдаг бах те. Тэгэл айлынхаа цохилтыг уншаал тэдэн тигэнд тааруулаад Steve бол abuse жолдог байсан характер хаа. Байх хандлагатай байдаг байхгүй. За энэ бүр барда Aximus гэдэг сэтгүүл юм уу? Монголын компьютер тоглоомын сэтгүүл Xbox, PlayStation 2, PC гинэ 2005 оны 12 сар. 21 жилийн өмнөх сэтгүүл байна. Магадгүй та нарын зарим үзэж байгаа хүмүүсээс ч протастай сэтгүүл байна. Дэ нардан Читасан Андерсын cheat code модууд явж байна. Узума MW. Нийтнэр байна. Байдаг шээс Узума MW. Jump Jet Tripasa 2-аас босдын бэл мэдэхгүй мэнэ үү? Нийтнэр байна. Shaolin Monks гэдэг Mortal Kombat-ийн миний тоглох дуртай хамгийн гоё Mortal Kombat-ийн тоглоом нэг Shaolin Monks 10 жилийнхаа найзтайгаа би бол өдөр шөнөгүй энийг тоглолдог байсан. Фүү бацар. Лара ихч маань шүү. Одоо мах ихч нар маань одоо хаана юу гэж явдаг бол тоо. Computer Times л яг илүү технологи талтай байдаг гэсэн ч гэсэн 10 Энэ Computer Times-ыг сургуулаас тараадаг байлоо. Судаар нэг тоглоомын мэдээллүүд их явдаг байсан. За энэ ингээл харахад Silent Hill, Shattered Memories гэдэг энэ PSP дээр гарч ирсэн санагдаж шүү дээ. Тийм баха. Computer Times-ыг нөгөө сургуулаас нэг юм шахааны шийдтэй зүгсэн санагдах юм. Ямар ч үсэн тийм том консолууд дээр бол гараагүй. Одооны Black Ops-ийн хамгийн их суурь болсон. Одооны Black Ops бол үнэхээр piece of shit болчих 7 дугаар юм байна тий. Тэгэхэд энэ бол урлагийн бүтээл байсан баг. Гих мэтчлэн за ингээд бүх сэтгүүлүүдэд танилцууллаа шүү дээ. Манай Lara Croft хэнэ байна. Цох хоёр шахдаг байсан. Тий, бас цохыг шахдаг байсан тий. За тэгэл миний суудаг сандал байна. Та одоо жоохон насны явц амар дуурдаг болоод миний сандлыг авраачлуулчаад байгаа юм да сүлээ. Хэлтэй бол энэ дэр суухгүй байна. Тий, суух юм бол ард нь гяхтнаад идэг. Тэгээ заримдаа залхуураа суучдаг юм аа. Тэгээ наарцаш сандал салах гэж. Тэгэл энэ ширээн дээрээ суугаад контент хийдэг. Тэгээ энэ ширэг болохоор Яа, миний энэний өмнөх сандал бас 5 дугууных нь нэг нь байхгүй. Гол суухгүй бол уун ч юм уу наашаад. Тэ. Арьс нь урагдаа шаацдаг. Өмддөө суухгүй, шорттой суух юм бол ингээд арьсыг чинь урахаар шийд. Game Hub-ийн хамт олон надад авч өгсөн байдаг. Гой бичлэгээ ирээгээд. За тэгээд яг уу яриул зөндөөл юм байна. Яг уу энэ ингээд Ямар гоё рүүм төр үзэж байсан. жил Team Secret-ийн залуусан юм гар үсгтэй юм постэр манай золбоо найз маань надад бэлгэлсэн байгаа. Тэгээ энд жахад золж ийн нэгэд ерөөсөө өнөөдрийг хүртэл амжихгүй явж гин гэж хэлвэл дөө алуулах байх та. Тэгээ энэ жоохон уурч муураад би өстө нэр юм айгу муухай хадгалсан байна. Энийг бол айгу муухай хадгалсан байна. Шахан мэжтэй явж байхдаа ийм китэн одоо манайхаа хараад мэдж байгаа байх те. Kit bag гэсэн байгаа. Тэгээ ингээд энэ юуг нь хийчих юм бол зүүчдэг, өрөвч болгоо зүүчдэг. Эсвэл бүсэлчдэг байгаа. Энэ бас юу бамбруу шүү гэж харж магадгүй. Энэ зүгээр энгийн бамбрууч биш. Энэ Division гэдэг тоглоом сая ярьсан шүү дээ. Division гэдэг тоглоомынхаа Collector's Edition цуг ирдэг. Хөрхөн чихмэл баавхаа авахад байгаа.
Always remember the code. 73 56 байна. 73 55 608 шүү guys. God нь үргэлж. Үгүй контр юм тий. Тийм Counter Strike. Тэгээ энэ яг official merch нөхгүй юу? Тэгээ нөгөө түрүүжил нөгөө нэг надаас нөгөө тэр их авч явсан мөнгө чи хайцсан юм бэ гэж асуулсан шүү дээ. Цүнх болцсон. За тэгээ энд миний хувцсны шүүгээ байхаа. Энэ хувцсны шүүгэн дотор тэгээ дээгүүр нь бол дандаа миний нөгөө collector's edition-ууд ийм юунууд байна. Хайрцаг самаа байна л та. Тэгээд энэ хувцсууц жоохон эвгүй замраагүй нүгөө хамаагүй үтэй яваа. Тийм гэлхаач. Би ч яг та нарт хэлсэн тий Assassin's Creed-ийн fan. Тэгээ Assassin's Creed-тэй холбоотой Яа би яг шимээр ах ихтэй үзмээр ахаас. тоглоомны ном 100 artbook, нэг artbook, хоёр artbook, энд дахиад нэг artbook байна. Энэ Unity-ийн artbook байна. За энэ болохоор ингээд Syndicate artbook байна. Хоёр ном. Энэ болохоор Call of Duty-ийн Advanced Warfare-ийг бахаад. Advanced Warfare-ийн artbook байна. Энэ миний хамгийн дуртай тоглоомын коллекторууд нэг. Тэгээ би ч нэг Division гэж ер нь бол нэг амар ярьдгүй шүү дээ. Гэхдээ ер нь бол Division-ийн өвгөн эргэн тойрны universe бол айгүй гоё байхгүй. Тоглоом надад ерөөсөө яагаад таалагддаггүй гэхээр атмосфер надад таалагддаг ч гэсэн ерөөсөө толгоол нь буудад өхдөггүй тэр нэг жоохон панаалтай юм л жоохон таалагддаггүй. Түүнээс биш тэр лор нь бол надад айгүй гоё таалагддаг гэсэн. За энийг өөртөө тарай guys. Энэ ингээд survival guide. Улс судлаач гэсэн. Risk. New York collapse гэдэг. Тэгээ бүр ингээд жинхнээсээ survival guide заяа юу guys. Бүр ингээд та нарт бүх юм чи ингээд зааж өгдөг. Гэхдээ давхар энэ дэр ингээд бас нэг survive хийж байгаа хүний гар бичвэр үүдэг. Тэг ингээд баг хууц болгон дэр ийм гар бичвэртэй. Тэгээ энэ ингээд амар интерактив. Энэ артаа энэ ингээд цаанаасаа ийм sticky note мөвттэй. За энэ чи ингээл зөндөө явноо. Тэг ингээл дотроо юм стикертэй. Стикер ч үдэн юу юм бэ? Цас борооноор аль нар ч хамаагүй явнаа мавнаа гэж хэлсэн байна. За тэгээд survival guide нэвчсэн. Дахиад энэ нэг юм гараад ирж байгаа. Алга болсон үний. Харсан үтсэн байвал залгаараа гэдэг постэр болж авсан. За ард нь хүртэл дахиад энэ тэмдэглэлээ бичсэн. Тэ. Notice of vaccination. Бас нэг нөт центр барьсан. Энэ дээрээ бас дахиад баах юм бичсэн. Дээрээс энэ чинь нөгөө тийм цус мус болцсон. Тэр нь бол нөгөө тоглоомыг immerse гэж ярьдэн шүү те. Илүү нөгөө бодит юм шиг болохын тулд бүр хамгийн их хичээл зүтгэл гаргасан тоглоомууд энийг юм болов уу гэж би бол боддог байхгүй. Сая мапыг харсан. Энэ мапыг харсан. Easy харагдаж байна. Үнэхээр тасархай. Тэг яг энэ номыг нь яг уншаа байж хат бол бас л баг энэ дотроо орцсон юм шигээр амар гоё таалагддаг надад. Би арай баг 24 цаг явчих юм гэж бодоод байна. Тэгээ ер нь бол коллектор хүн учраас бас ийм ном. Манай орой 8-ээс ирсэн. 7-гийн үсэрлөө. Бодолтоор энэ номыг авсан байгаа. Тэгээ энэ минь хүртэл харахгүй. Мурагдчихсан юм шиг болцсон. Яа би бүр давсыг хагарлаа. Энд гэдэг бичгийг би бүр паустмаргүй байна ерөөсөө. Иймэрдүү байна guys. Тэгээ миний өрөөгөр зочилсан та нарт маш их баярлалаа. Энэ дугаар дээр хамтран ажилласан кейс цэг юм байна. Энэ амьдралтаа үзсэн хамгийн гоё өмтөр байлаа. Амар гоё видео байлаа. Надаа маш гоё фигюр явуулж өгсөн Artfy-ийн хамт олондоо маш их баярлалаа. За та бүхэн энэ газруудаас маш гоё ийм фигюр хийлгэж аваарай. Тэгээ маш чанартай аксессуар утасны кейсүүдээ бас кейс сегментээс аваарай guys. За тэгээд мэж тоглолоо. Хатагтай гараарай. Аим гоё өмтөрөлөө. Карма муу тоглолт ч гэсэн ярьж байгаа юм дайжгүй. Яа за шээ.